намайг Инх Баян гэдэг. Би Сэлэнг аймгийн Баянгуул сумын Хараа 1-р агийн малчин байна. Бороо уул компанитай 2019 оноос зөвгийн төслөөр хамтарч ажиллаж байгаа. 2019 онд Бороо уул компани надад 4 бүл зөвгий тэгээд намайг нөгөө мэрэгчлэнтэй хамтраач би зөвгийгээ нөгөө үржүүлэх одоо тэгээ баал хураалт, өвлжилтийн бэлтгэл, өвөл яаж нөгөө одоо зойронд оруулж, хавар гаргаж ирж нөгөө хооллож тэр бүх талаараа надад зөвлөгөө 2 жил би дагалдангаар яваад одоо төслөө өргөжлөөд өөрөө аваа явж байгаа. Тийм малчин эмэгтэй байна. Өрхийн үйлдвэрлэл нөгөө бид нар зөвхөн мал маллаж амьдрах биш, давхар бас өрхийн үйлдвэрлэл ажиллаж ингэж өөрийнхөө амьдралд хувь нэмэр оруулах зорилготойгоор бид нарыг ингэж дэмжиж ажиллаж байгаа Бороо уул компанид баярлж байгаа. Тэгээд ганцаараа тэрийг марлаж бас амжихгүй байгаа болохоор гэр бүлийнхээ хүмүүстэй тэр хэсгийнхээ бас малчин 2 хүнтэй хамтраад ингээд дөрвөлээ бид нар авч явдаг байгаа. Зөвийг жилд зөвгийгээс нэг 150-аас 200 кг бал хурааж авдаг байгаа. Өөрсдөө хэрэгцээнд зориулаад тодорхой хувийг нь Бороо уул компани өөрөө биднээс зах зээлийн үнээр худалдаж авдаг байгаа. Ер нь